Өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улсын ерхий прокурорын газарт прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын сэдвт илтгэлийн уралдаанд шалгарсан оюутнуудад шагнал гардуулах ажиллагаа боллоо. Улсын ерхий прокурорын газрын шүүхд төрийг төлөөлөх хилцээс прокурорын байгууллагын 90 жилийн ад зориулан зохион байгуулсан тус уралдаанд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн оюутан Улс болд тэргүүн байранд, мөн сургуулийн оюутан Наран буян Янжин Долоо нар 2 дугаар байранд, мөн сургуулийн оюутан Буянбат 3 дугаар байранд тус орсон юм. Улсын ерхий прокурорын орлогч прокурор Чимбат оюутнуудад шагналыг гардуул өгч уралдаанд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлэн сурлагын амжилт хүслээ. Өөр бус орноос ямар сайн туршлагыг авч болох вэ гэдэг нь тэр нь болохоор угаасаа илтгэлийн зорилтон дээр нь байсан болохоор энийг бас сайн тусгаж өгсөн дээр юм болоо гэж бодоод 3 өөр улсынхтай харьцуулаад Монголын эрх зүйн тогтолцоогоо системтэйгээр тайлбарласан сурах бичих шиг. Чи ер нь бол зүгээр ингээд мэдээлэлтэй болъё те ингээд юм бичээд үзье гэсэн зорилгоор орсон. Тэг яг ингээд яг 2 дугаар байр шагнал байранд бол орно гэдгийг бол мэдээгүй. Тэгээд маш их баярлсан л та. Их сонирхолтой сэдв байсан. Жишээл иргэний процесс эрх зүйдэр нэг үл мэдих жоохон үзэл тэгэл тасарчдаг байсан. Энэ уралдаанаар бол илүү дэлгэрүүлэх их тийм боломж гарч ирсэн. Бас үүнтэй холбоотойгоор нэлээд олон улсын бас хуулиудыг бол харсан. Жишээлбэл Япон, Солонгос тэр бүхэл Ардсан Солонгосын хүртэл хуулийн хүртэл ингэж үзсэн. Манайхтай хамгийн төстэй нь болохоор Оросын албаны улс байсан. Гэтэ манайхаас бол хамаагүй илүү одоо наривчлан зохицуулттай. Тэгээд тэр чиглэлээс нь бид нэр иймэрхүү туршлагын дагаж болох юм байна гэж бичсэн. Дараагийнх нь болохоор Америкийн нэгдсэн улс, Хонконг байсан. Ялангуяа энэ прокурорын оролцоо иргэний хэргийн шийдвэрлэх ажиллагаанд илүү төлгөө оролцож байгаа болохоор энэ талаар маш их тийм мэдлэгтэй болж чадсан. Хоёулаа бэлтгэхийн даваа тал нь гэх юм бол би-биенийхээ алдааг олж хараад энийг засвал зүгээр юм шүү гэд нэг-нэгнээс санал зөвлөмж өгөх нь илүү даваа талтай гэсэн гэж хэлж болно. Прокурорын бодлого зөвхөн эрүүгийн иргэн шүүхэд одоо ингээл төрийн төлөөлөл оролцсон юм байна гэдэг ойлголттой байсан бол одоо л иргэн захиргааны иргэн шүүхүүдээ төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалаад оролцдог тийм эрх байд юм байна. Тэр эрхийг хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна тийм олон даваа тал байд юм байна гэдгийг бол ойлгож авсан байна. Оюутнууд судалгааны бүтээлдээ ихээхэн ач холбогдол өгч олон улсын нөхцөл байдлыг харьцуулан судалснаас гадна прокурорын байгууллага тэр дундаа прокурор төр нийтийн эрх ашигыг хамгаалахад хэрхэн оролцдог талаар илүү их мэдээлэлтэй болж чадсан байна.